Өнгөрсөн 7 хоногт Монгол Британий парламентын бүлгийн төлөөлөгчид Их Британи Умар Ирландын нэгдсэн улсын парламентын урилгаар айлчлалыг эдэрлээ. Тэгээ энэ айлчлал маань бол үндсэндээ 11 жилийн дараа болж байгаа айлчлал гэдгийг бас тодтогч хэлэх ёстой байна. 11 жилийн өмнө бол манай парламентын гишүүд Англид айлчилж байсан юм. Тэгээ 11 жилийн дараа айлчилж байгаа. Британий парламентын төлөөлөгч нар бол 8 жилийн өмнө Монголд айлчилсан. Тэгээ хариу айлчлал болж бид нар сая яваад ирлээ. За бүрэлдэхүүнд нь бол их Монголын гишүүн Бат Эрдэнэ гишүүд орж ажилласан. Тэгээд нэлээд гэрчинтэй, нэлээд их ачаалалтай ажилласан гэдгийг хэлэх ёстой байх. Зүгээр очиод хийсэн ажил одоо ямар юм амжуул өгөх юм бол зүгээр уулзалтууд за хөндөж байсан сэдвүүдийг дурдтал хангалттай байх л да. Ямар ч үсэн нэгдүгээрт нь Британий тал маань бол их ач холбогдол өгсөн. Бид нарыг бол спикерийн төвшөнд хүлээж авч 2 танхимын одоо гол хүмүүс нь бүгд хүндэтгэл үзүүлсэн гэдгийг энд онцолж хэлмээр байна. За хоёрдугаарт нь бол бид нар сонгуулийн ерөнхий хорооны хотойн ажиллаа. За улсын одоо тэр тэдний харуулт их хурл парламентын хэд хэдэн байнгын хороо тухайлбал одоо ээжийн байнгын хорооны үйл ажиллагаатай танилцсан. За бизнес инновац ур чадварыг дэвшүүлэх байнгын хороо гэж бас байт юм байна. Тэрнийх нь үйл ажиллагаатай танилцаж гишүүдтэй уулзсан санал бодлоо солилцлоо. За мэдээж хэрэг гадаад харилцааны асуудал бол бас нэлээд чухал сэдв байсан. Цахим ардчлалын асуудал бас чухал сэдв байсан. Энэ чиглэлээр бас л одоо тодорхой бие даасан байнгын хороо байт юм байна. За орон нутгийн засаг захиргааны байнгын хороо гэж байдаг. Тэр байнгын хорооны үйл ажиллагаатай бас танилцлаа. Өргөдлийн байнгын хорооны үйл ажиллагааны дотор ялангуяа цахим өргөдөлтөй холбоотой үйл ажиллагаанууд бас их анхаарал татдаг. Энэ хүрээнд дотор бол нэлээд ажилласан. За тэгээ Wales гэж одоо чинь нэг Англи гэдэг Британи гэдэг манай Англи, Wales, Шотланд, Ирланд, Хойд Ирланд гэсэн энэ дөрвөн улсаас бүрдэж байгаа шүү дээ. Тэгэхээр Wales-ийн чиглэлийн байнгын хороо гэж байдаг. Тэрүүнтэй нь бас ажиллаж дараа нь Wales-ийн парламентын үйл ажиллагаатай бас нэлээд дэлгэрэнгүй танилцсан гэдгийг хэлэх ёстой байна. За энэ уулзалтуудын хажуугаар бас Английн Британий парламентын гишүүдтэй бид нар дуу ширээний ярилцлага зохион байгууллаа. Тэр хүрээнд дотор хоёр талын хамтын ажиллагааны ер нь өргөн цар хүрээтэй сонирхож байгаа бүх асуудлаараа санал бодлоо солилцож энэ хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлэхэд хоёр талаас чухам юу хийх ёстой бэ гэдгийг бол бас нэлийн дэлгэрэнгүй ярилцсан гэдгийг хэлэх ёстой. За айлчлалын хүрээнд дотор бол би давтаад дэлгэхэд бол тэр Британи Монголын парламентын бүлгийн дарганаар нь бол бид нартай бол байнга ажиллаж байсан гэдгийг хэлэх ёстой баг. За мөн түүнчлэн Британий парламентын олон улсын парламентын холбооны нарийн бичгийн дарганаар бид нарыг бүр тусгайлан үндэтгэж хүлээ авалт хийсэн гэдгийг энд дурдах ёстой байхад ерөнхийдөө зүгээр их сонирхолтой айлчлал болсон. Би ч бас өөрийгөө бас нэлээд Английн Британий парламентыг мэддэг гайгүй гэж бодож байсан чинь очиод бас ингээд нарийн ширийн юмнуудыг нэлээд гүнзгийрүүлээд үзэхэд бас анхаарал татмаар эргүүлээд нааш наваад хэрэгжүүлчих маар юмнууд бол нэлээд байсан гэдгийг энд бас цохон тэмдэглэж хэлье гэж бодсон юм аа. За тэгээд үндсэндээ бол айлчлал бол амжилттай болсон гэдгийг хэлээ та.